ийм сүрцэг хитэн бичлэгийг болж үзлээ. Бидний үед бол дээрлэлт бол байсан. Гэхдээ арайч зодж байгаа хүнийхээ бичлэгийг хийгээд тэр бичлэгээ янзлаад ай дэвслээ ийм гаж донтол байгаагүй. Манай урлагийн яг ураа үг нь болохоор бид нар сайн сайханд дагуулна л гэж. Бид нар сайн сайхан юм хийн, бид нар зөв юм үлгэрлэх ёстой. Тэгэхээр манай хамаатнууд лав өргөний өчиг ёстой нэр энэ ёстой буулгадаг байсан. Бараг манай удамд энэ шиг юм өмөлдөг хөлт байгааг л гэж ярьдаг байсан шүү дээ. За сайн байцгаана уу наа мөнх чаргал гэдэг. За би 2020 онд соёл урлагийн их сургуулийн жүжигчний мэргэжлэр төгссөн. За одоо нөгөө драмын театрын захирал намныг Нарматар гэдэг багшийн удирдлагын тав сургуулийг төгссөн. За тэгээд төгснөөс хойш би 2 жилийн хугацаанд бас яг төгсөөд шууд мэргэжлэрээ ажиллаж чадаагүй зөөгч тэгэл янз янзын юм хийж оролдож байгаа л худалдагч хийж байгаа л тэгэл анх ежлэл гэдэг продакшнд орсон доо. Сайн аа тэгээд ингээ баяраа мөрөгчлөө штэ. Хатмаа найз аюу амир хэцүү зүйлдэх болтлоо. Найзын шалгалтын дээр 90 авчлаа. Тэгээд 4 жилийн хугацаанд продакшнд ажиллаж хагаад тэгээд одоохондоо төр завсарлага авцаад ер нь бол хувьдаа юм аяг явж байгаа. Тэгээд би бол тайзан дээр одоо хамгийн сүүлд хийж гарсан тийм хүүхдийн жүжиг тавихад л гарсан. Тэгээд тэр мэдрэмжийг авахыг хүсэж ин дахиад тайзан дээр гармаар. За тэгээд мэдээж кинонд бол би бол ингээд жилдээ нэг 2 3 бол тоолцдог. Гэхдээ мэдээж гол дүр амир хэцүү. Ер нь бол гол дүр олдоход. Тэгээд би одоо нэг 16 7 кинонд бол нэг орж гардаг туслах дүр мөр бүтээсэн байна. Тийм болохоор амир хүсэж байна. Тэгээд эсрэг дүр. Тийм би яг мэдгүй. Надад бол сайн хүмүүсийг бол би бол мэднэ ингээд сайн хүмүүс зөндөө байдаг. Гэхдээ би ингээд илүү тэр муугийг харуулаад муу хүмүүс ийм байдэн шүү. Муу хүмүүс ингэдэж шүү, ингэж боддөө шүү. Тэр чинь муу байхын тулд та нараас илүү 2 3 илүү тархиа ажиллуулдээ шүү ч юм уу. Яг тэрийг би бүр ингээ амар гоё харуулах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр муухан үнийг хараад ихшээсэй ч юм уу тэ надаар дамжуулаад. Наваа болохоор манай хамаатнууд лав өргөний өчиг өстой нэр энэ өстой буулгадаг байсан. Бараг манай удамд энэ шиг юм өмөлдөг хөлт байгааг л гэж ярьдаг байсан шүү дээ. Тийм тэгээ яг нөгөө нэг 10 жилд 1 2 3 дугаар анги мангад нөгөө нэг манай ээж чинь наваг 2 дугаар ангид ах солонгос авцаахгүй юу. Тэгээд ер нь бол нөгөө нэг ээж явахаас өмнө нөгөө нэг өөр хүмүүсийн аав ээж мэж ингээ манай хүүхдийг харж байгаарай гинж байгаарай. Тэгээд би ингээ солонгос явж байгаа. Тэгээд ингээд манай хүүхдэд тус дэмжиж байгаагаа хэлсэн. Тэгэл намайг харах болгонд бол энэ өстой их сэргэлэн, буруу сэргэлэн бол чи болохгүй, зөв сэргэлэн байвалж байгаа айгуул гэлээ. Одоо би чинь нөгөө жоохон шинхэ хоолойтой. Тэгээ би чинь нөгөө өөрөө бас жүжигчний мэргэжлэр төгссөн. Тэгээ амар тийм эмоц өндөртэй хүн баггүй юу ингээд яг өөрийнхөө ихтгэл үнэмшилтэй, итгэцэн зүйлтэй, өөрийнхөө яг харсан зөв үсэн юм би бат зогсдог. Тэнгүүд ингээд би амар нөгөө хүмүүсийн яг ингээд хэлчих юмсан ч юм уу те яг дотроо яг бодож байгаа юм би яг нэг хідэн бичлэгээр гаргацсан юм шиг санагдаад байхгүй. Тэнгүүд нөгөө яаж мэддэг вэ гэхээр комментор яг сүүлийн жоох нэг 3 4 бичлэгийн доор тэд нар нэлээд амар хангалттай ер нь баг бүгдээрээ л 2 сая маяг үзэлттэй авсан тийм бичлэгүүдийн доор яг цагтансан газар майччлаа гэд би бас тэндээс урам авсан л да. Тоороо янзын хөөхөлтэй тонгороо бэдгээ зүнхэл энэ хараал хэлдэг дуу байна. Тэгэнгүүт би энэнд дуурайхгүй байх юм аа гэх тэр хүүхд одоо дөнгөж амьдралд учир олох гэж байгаа хүүхд одоо тэрийг ингэж хоорондоо ялгах юм уу? CUJ-с 25-д ороход тэр дууны явна. За тэгээд автобусанд суухад тэр дууны явна. Таксинд явхад тэр дууны явна. Найз нөхдөдөө уулзаад нэг газар суухад тэр дууны явна. Тэг яаж хязгаарлах юм бэ? Ингэдэж штэ. Одоо монголчууд чи тэр ялангуяа одоо дуучин арт хүмүүс штэ. Дуугараа амьсгалдаг. Дуугаараа эм ордог, дуугаараа амьдэрдэг, дуугаараа аз жаргалаа илэрхийлдэг, найр наадамдын дуугаараа дурсагддаг. Тэгэд ийм арт түмэн юм чинь бид нар дуугаар бас хүмүүждэг гэсэн үг. Дуу, шүлэг, кино юу гэдэг нь те. Тэгэхээр мэдээж л манай урлагийн яг ураа үг нь болохоор бид нар сайн сайханд дагуулна л гэж. Бид нар сайн сайхан юм хийн, бид нар зөв юм үлгэрлэх ёстой. Би ер нь фантастик кинонд амар дуртай. Одоо маш нууц гээл те. Би бас тэр нөгөө саяхан нөгөө тусгаар тогтнол бошиг сахигчийн бас үзсэн, нээлтэнд ноцсон. Тийм ер нь бол Монгол кинодаас нөгөө нэг яг дээр үеийн кинонуудыг бол би нэг үздэг юм аа. Яг үзсэн л дээ. Тэгтээ нэг дуртай ш. Одоо бол надад нэг юм эх оронч үзэлтэй. Бид нар ийм түүхийг туулж ирсэн шүү. Бид нар ийм арт түмэн шүү. Нөгөө бид нар ч одоо нөгөө хин гэдгийг жоох мартчихад байгаа юм санагдаад ш.
бүр ингээд хаа хамаагүй болцсон зүгээр бүгд л амныхаа зоргоор яриад бүгд л ерөөсөө юу ч шүтгэхэ болцсон, юу ч дээдлэхэ болцсон. Тэгэл нэг төрийн түвшээдүүдийг ч хамаагүй хэлж болдог. Тэд нар нь ч биднийг хамаагүй яаж болдог. Тийм болцсон. Тэгээд нэг юм жоохон биднэрт юм ойлгуулах, бидний энэ газар шороо эрх чөлөө ер нь ямар амар үнэтэй билээ. Бидний өвд эз ямар их үн хөлс хүчээр одоо энэ бидний байгаа эрх чөлөө дураараа дөргиж байгааг олж авсан билээ. Тэгээд дээрэс нь бид нар чи ямар мундаг хааны үр сад билээ. Тэр мэрийг харуулсан кинонууд би ер нь амар дуртай. Уус 10 жил ч вэ, оюутай анги ч вэ, ер нь ажил дээр гараад ч вэ ингээл хаасайгүй л дээрлэлт байдаг. Уусаа тэдний өссөн хүмүүжил өөр, зан характер өөр. Тийм болохоор хаасайгүй тийм бол байна. За тэгээд өөрөө эхлээд яг дэрлүүлж байгаа хүмүүс маань эхлээд бас нэг юм бодох хэрэгтэй байх гэж бодож байна. Яагаад намайг дэрлэж вэ? Би яг яачлаа? Миний буруу байгаа юу? Үнэхээр тийм өөрөө чинь бурууслоо дэрлэхэд байвал нэг дэрлэж байгаа хүнд уучлаарай гэд нэг бас хэлээд үз тэр хүн гинт ухаачих юм л үү? Би дэрлэгчээс юм уу уучлаар гэлчлээ гэдэг ч юм. Дэрлэхээс өмнө шүү дээ. За эсвэл за нэг бол ингээд үз. Тийм үнэхээр зүгээр тэр хүн тэр амьдрал дээр тохиолдсон стрессээ ч юм уу гэр бүлийнхаа дарамтаа чамд гаргаад дутуугийн комплексээ чамаар нөхөөд ивэл чи бити дугаа өнгөр зоригтой үзэл бодлоо илэрхийл чиний арт талд угаасаа энэ баг Монголын арт түмэн тэр чигээрээ байгаа гэдгийг бүхэн харлаа шүү дээ. Гэхдээ энийг бас ингээд сенсацлаа шоу болгох хэрэггүй. Одоо манай монголчууд чинь ингээд нэг асуудал дээр амар сериусны асуудал төрөл ингээд шоу удчихын тэгэл ингээд маазрал өнгөрчих айгуу санаа. Тэгээ ер нь бол дугаа өнгөрч болохгүй. Хамгийн нэг номерт гэр бүлдээ ил, ээждээ ил, аавдаа ил. За тэгээд болохгүй бол багштай ил. Бүр сургуулийн цагталтаа ороо хэлсэн чи яддаг цагтаа биднийг одоо хамгаалах цагтаа нар байна шүү дээ. Энэ шүүх, хууль мөл гэж байна шүү дээ. Тэгээд тэднэр лөө хүртэл ингээ ханд ямар ч сан дугаа ол өнгөрч болохгүй. Хэдүүлээ одоо энэ нэг буруу зүйл хийсэн хүн амьтанд зодсон, гэмт хэрэгт холбогдсон, энэ явуулдаж байсан хүмүүсийг дагаж хөөрөх болиодгүй. Тэр дөрөв охин бол ямар ч гэмших сэтгэл байхгүй байдаг шүү. Харин ч бүр энэ баатарлаг зүйл хийсэн юм шиг удахгүй тайлбар хийнэ ч гэж байгаа шиг. 11-р ангийн хүүхдүүд монголчуудыг ингэж ярьж байна. Наад чи ингэ шуугж байгаа л орчтыг хаяачтай ч гэх шиг. Бид нар штэ заавал энэ хүүхдүүдэд тохирох ял сэтгэлийг нийлүүлэх ёстой. Ээж аавын ажлаас нь халах ёстой. Тэгжээж дараагийн 100 хүүхдийг ийм зүйл хийхээс сэргийлнэ. 1000 хүүхдийг ийм зүйлд өртгөхөөс хамгаална. Бид нар бол багш нараас айдаг байсан. Одоогийн энэ хүүхдүүд нь штэ нэг л их хүний эрх чөлөө ярьсан. Багш нараас айхаа болсон. Багш нар ч айгаад гар хүрхээ болцсон. Бид нарт ер нь зөөлөн гар тохирохгүй юм шүү.